Энэ гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчин дөх тэтгэмжтэй холбоотой журмыг энэ оны 3 дугаар сарын 15-ны өдөр засгийн газар баталсан ба. Хууль 2024 оны 6 дугаар сард батлагдсан. Гамшигт амь насаа алдсан малчинтай холбоотой журмыг дөнгөж энэ оны 3 дугаар сарын 15-нд баталж байгаа байхгүй юу? Монгол улсын төр, Монгол улсын засгийн газар малчиндаа малчны бодлогоор яаж хандж байгаагийн ганц жишээ инээ. Нүүр сарин л энэ. Тэгээ одоо яах вэ? 2024 оны 6 дугаар сараас 2026 оны 3 дугаар сарын 15 хүртэл насварцсан гамшигт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад насварцсан малчид тэтгэмж авахгүй юм л дээ. Одоо үндсэндээ тэгж л ойлгогдчих. Энэ хариуцсан байгууллагууд өөр яах вэ? Журам батлагдсан учраас ингэн. Гол нь энэ эсвэл хаана байна вэ? Монгол улсын засгийн газарт байна. За өнөөдөр бол одоо ингээ өглөөнөөс хүлээж ин жишээлбэл яг тэр нийгмийн даатгалтай холбоотой асуудал дээр Авбакир сайд бас нэг хариулт хэлчих болов уу гэд. Хүлээгээ сууж ин одоо хэзээ ирэх юм аа? Хариултыг авмаар байна. Ер нь одоо сая манай энэ Эдэр Бат сайд бол одоо ажиллаа аваад удаагүй хүн. Таныг бол одоо малчтын төлөө хийсэн ярьснаас ухарсан бутсан гэж юусоо бодохгүй байна. Энэ танхимынхаа асуудал дээр на бусад сайднараа на танхимаа жоохон шахаж ажиллаарэ. Одоо ер нь Монгол улсын засгийн газрын Монгол төрийн хуулийг хэрэгжүүлэх үедээ нэг уучлал гуйчихгүй юм уу? Малчтынхаа өмнө чадсангүй. Бид нар удаан ажиллаа. Чадахгүй байна. Манай зарим сайднаар шалтгаан тоочоод ажил хийхгүй байна гэдэг уучлал гуйчаач. Энд ингээд нэг болсон болоогүй тоо баримт. Худлаа өний юм яриад ингээд цаг аргалаа суугаад байгаа байхгүй. Эсвэл гэж нэг том юм байна шүү цаанч. Одоо тэр саяын тэр нэр дурдгдсан гамшигт ослын үед ажил өрөө гүйцэтгэж яваад нас орсон малчтын ар гэр байл би орон дээр уриалах гэж байгаа. Нэхэмжил гаргах хэрэгтэй. Сүлдлийнхэн төлөө. Нэхэмжил гаргах шийдвэрлэх хэрэгтэй. Нийгмийн даатгалтай холбоотой асуудал дээр манай малчид эрхшгээ хамгаалж хашуугаад бас хандах хэрэгтэй. Тэгээ худалч хажуугаар нь энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд амлаад эхэлсэн шүү дээ. Оодохгүй журам нь батлагдана ярьж байгаа. Сангийн яамнаас хүлээж байгаа, тэндээс хүлээж одоо болно гэд ингээд олон нийт банк тийм мэдээлэл өгсөн. Ажил хариуцсан сайд нар нь. Тэр Авбакир сайд яг ингэж олон нийт мэдээлэл өгсөн. Улсын хурлын гишүүд орон нутгаар явахдаа яг энэ асуудлын яриа явсан. Удахгүй батлагдах юм байлээ манайхаа малчтаа. Засаг ингэсэн ингээд. Ингэж ярьж явсан гишүүн болон худалч болсон. Хүний өмнөөс худалч болсон. За нэмж 1 минут. Тэгэхээр Монгол төрийн хууль биелдэг байх ёстой. Заавал биелдэг байх ёстой. Биелэхгүй байгаа бол бид нар гүйцэтгэх засаглаасаа хариуцлага шаарддаг. Хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Энэ сонсголд оролцож байгаа гишүүдэд ер нь дэд улсын хурлын гишүүдтэй өнөөдөр яригдж байгаа энэ хуулийн хэрэгжилтээр одоо манай Бат Эрдэнэ дарга тэргүүтээ сонсголынхан маань засгийн газар чиглэл өгөх бах. Энэний хэрэгжилт хангалтгүй байвал хэдүүл одоо хариуцлага ярья. Худлаа тоо сонсоод худлаа тайлбар сонсоод байдаг үе өнгөрөөё. Хууль биелүүлээгүй засгийн газар хариуцлага хүлээдэг энэ цагийг бид нар үзмээр байна. Энэ ганцхан малчтын асуудал дээр биш өнөөдөр яригдж байгаа асуудал болохоор. Тийм учраас Монгол улсын засгийн газар хариуцсан сайд нар нэгэнт батлагдсан төрийн хуулийг